За миний одоо гол анхаарал одоо төвлөрч ажилласан хууль маань бол эргэтэн эддэс шилжүүлэх тухай анхдагч хуулийн төслийг бол батлуулсан энэ чуулганд. За энэ бол одоо Монгол хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой цэвэр эрүүл мэндийн чиглэлийн одоо хүн болгонд хамаарахуйц одоо ийм хуулийн төслийг амжилттай хэлэлцүүлж батлуулсан. Анх мэдээж хуулийн төслийг одоо боловсруулаад ахлаад ингээд явж явах цаг үед бол нэлээд олон одоо ойлголтын зөрүү дутуугаас шүүмжлэлтэй бол тулгарч исэн бол сүүлд энэ хууль батлагдах цаг үед бол одоо 93% дэмжлэгтэйгээр дээм нийгмийн маш өндөр дэмжлэгтэй батлагдсан. Иргэд энэ дээр маш их зөв ойлголт авсан. Би өнгөрсөн 14 хоног бас орон нутгаар ажиллаж иргэдийн төлөөлөлтөд бас уулзаж ирлээ. Энэ дээр бас энэ хуулийн талаар бас нэлээд иргэд маань бас саналаа хэлж талархал илэрхийлсэн юм сайхан хуулийн боллоо гэж бас харж байгаа. За энэ хаврын чуулган бол үндсэндээ салбар бүрийн чиглэл бүрээр одоо хуулийн төслүүдийг хэлэлцэж баталлаа. Жишээлбэл одоо тэтгэврийн шударга тогтолцоог нийгмийн даатгалын хуулиндаа тусгаж өглөө, гэр бүлийн тухай хуулиа баталлаа, гэр бүлийн эрх шүүхэд маргаан шийдвэрлэх хуулиа баталлаа, бизнесийн эрх чөлөөний тухай хуулиа баталлаа, үүнийг дагалдаж чөлөөлөе гэдэг уриатаагаар 99 хуулинд одоо бас нэмэлт өөрчлөлтийг оруулж баталлаа. Тэгээ нэгтгэн дүгнэж хэлэхэд бол улсын их хурлын одоо 2026 оны хаврын ээлж чуулган бол иргэнлүүгээ чиглэсэн бодлого гаргасан ийм олон хуулийн төслүүдийг амжилттай хэлэлцэж баталсан үр дүнтэй чуулган болж өндөрлөлөө.